(1996) оны намрын сүүлээр Калифорни мужийн Айрвин хот гадаад төрхөөрөө Америкийн хамгийн тайван, хамгийн аюулгүй газруудын нэг хэвээр байлаа. Энд гэмт хэрэг гэдэг ойлголт бодит амьдралаас илүү статистик мэт сонсогддог. Цагдаа нарын дуудлага ихэвчлэн дуу чимээний гомдол, замын хөдөлгөөний зөрчил, эсвэл маргаан төдий зүйлс байдаг. Харин хүний амийг санаатаагаар бүрлгэх төлөвлөгөө энэ хотод хэний ч ой тоонд багтахгүй. Гэвч 1996 оны 11-р сарын 6-ны өдөр энэ хотын тайван дүр төрх хизээж нөхөгдөхгүйгээр эвдэрч эхэлсэн. Тэр өдөр Айрвинд амьдарч байсан хүмүүсийн хувьд жирэл нэг өдөр мэт өнгөрөх ёстой байлаа. Гэвч бодит байдал дээр тэр өдөр аль хэдийн олон жилийн турш дотроо боловсрж чимээгүйгээр хурцдаж ирсэн нэгэн аимшигтай бодол биелэлээ олж эхэлсэн байв. Тэр бодлын төвд нэгэн нэр байсан. Тэр бол Сааны хаан. Сааны хаан 1968 онд Солонгост төрсөн. Тэр хүүхэд наснда гэр бүлийнхээ хамт Америкийн нэгдсэн улсад нүүн ирж, Америк соёлд өсөж сурч, амьдралынхаа замыг тэндээс эхлүүлсэн Солонгос эмэгтэй байлаа. 1996 он гэхэд тэр коллежид суралцж байсан. Гаднаас нь харахад түүний амьдралд онцгой драм, айдас, аюул огт байх ёсгүй юм. Гэхдээ Сааны ганцаараа төрөөгүй. Тэр 1968 онд ганцаараа биш, өөртөөгөө яг адилхан нэг хүнтэй хамт мэндэлсэн. Тэр бол түүний ижил ихэр дүү Жина хаан. Нэгэсний ижил ихэр гэдэг үг хүмүүсийн төсөөлөлд ихэвчлэн сонирхолтой, бүр атаархмаар сонсогддог. Хамтдаа төрсөн нэг царайтай, нэг насны хоёр хүн. Гэвч бодит амьдрал дээр ижил ихэр байна гэдэг заримдаа бие гэдгийн алдахтай адил мэдрэмж төрүүлдэг. Ялангуяа нэг нь нөгөөгийнхөө амьдралыг өөрийнхөөсөө илүү зөв, илүү үнцэнтэй мэт харж эхэлбэл. Сааны тайван өөрийн хүрээндээ амьдрахыг хүсдэг бол дүү Жина дотроо байнга тэмцэлдэж явдаг байж. Тэр өөрийгөө үргэлж сүйдэрт үлдэж байна гэж мэдэрдэг байсан. Хүмүүс тэднийг байнга андуурна. Хин нэгэн Сааны гэж дуудахад заримдаа Жина эргэж харна. Энэ андуурал эхэндээ зүгээр л эвгүй санагддаг байсан бол аажмаар түүний дотор өөрийгөө үнэлэх үнэлэмжийг нь эвдэж эхэлсэн. Жина нэг зүйлийг ойлгосон байв. Тэдний хооронд ялгаа бараг байхгүй. Хүмүүс ч тэднийг ялгаж чаддаггүй. Харин энэ үед нэгэн асуулт гарч иржээ. Хэрвээ ялгаа байхгүй юм бол яагаад тэр надаас дээр амьдарч байна? Яагаад хүмүүсийн хайрыг татаж байна вэ? Харин яагаад би биш гэж. Энэ асуулт зүгээр нэг гомдол биш байлаа. Энэ бол өөрийгөө нөгөө хүний орон тавих тухай бодол байсан. Хэрвээ Сааны байхгүй бол яах вэ? Хэрвээ түүний оронд би амьдрвэл яах вэ? Ихэр хүмүүсийн адилхан төрх энэ бодлыг бодит боломж мэт харагдуулж байлаа. Жинагийн хувьд энэ зүгээр нэг уран сэтгэмж биш, харин хэрэгжих боломжтой төлөвлөгөө болж хувирсан юм. Тиймээс тэр өөрийн гараар цус асгаруулахыг хүсээгүй. Өөрөө гэмт хэрэг үйлдэхгүйгээр, өөрийгөө ил гаргахгүйгээр бүхнийг гаднаас нь удирдах замыг сонгов. Тэр хоёр өсвөр насны хүүг болж тэдэнд тодорхой даалгавар өгсөн. Сааныгийн гэрт очиж түүнийг барьж хүлэх, эцэст нь хорох. Үр дагаврыг нь Жина өөрөө тодорхой төсөөлж байсан байна. 1996 оны 11-р сарын 6-ны тэр өдөр ихч Сааны гэртээ байлаа. Тэр ирээдүйнхээ талаар бодож энгийн амьдралаа үргэлжлүүлж байлаа. Харин яг тэр мөчөд түүний амьдрал хэн нэгний бодолд аль хэдийн дуусгар болсон байв. Гэмт этгээдүүд гэрт нэвтэрсэн. Гэхдээ бүх зүйл Жинагийн төлөвснөөр болсонгүй. Байдал хяналтаас гарч байранд дуу чимээ гарах үед аз таарч хөршин энэ талаар даруй цагдаад мэдгдсэн байдаг. Хотын цагдаа нар яаралтай дуудлагаарч орон сууцны хороолол руу яаралтай гарав. Тэр үед байрны гадаа ирсэн офицер цэнхэр өнгийн мустанг машинд сууж байсан Солонгос эмэгтэйг анзаарсан юм. Ямар нэг зүйл буруу санагдаж зүн совингороо түүнээс хид хідэн асуулт асуув. Та энэ байрны хуу аль тоот вэ гэхэд 656 гэж хариулв. Яг л дуудлагаар очих гэж байсан байр. Таны нэр хэн бэ гэхэд Сааны хаан гэж хариулжээ. Офицер түүний царайг анхааралтай ширтв. Нүд хамар инээмсэглэл. Цагдаа бүсгүйн царайг ой тоондоо тогтоохыг оролцсон ч үүргэн түүнийг удаахгүй дуудлага гарсан байранд очиход хүргэсэн. Байранд ормогц хоёр эмэгтэй хүлүүлсэн байдалтай бас халдагч хоёр этгээдгээд байранд дөрүүлээ байж. Цагдаа нар хэргийг газар дээр нь дасан зогсоож чадсан юм. Харин Саанытай хамт хүлэгдсэн эмэгтэй бол түүний өрөөний хамтран амьдрагч найз нь байв. Нийтүүлэг авах үед нэг нэр дахин сонсогдов. Миний нэр Сааны, Сааны хаан. Тэр мөчид цагдаагийн толгойд нэг асуулт маш тодорхой, маш аимшигтайгаар урган гарч ирсэн. Яаж нэг хүн хоёр өөр газарт нэгэн зэрэг байж чадах вэ? Энэ асуулт бол зүгээр нэг логикийн зөрчил биш байлаа.
Энэ бол Айрвин хотын түүхэнд үлдэх хамгийн хачиргалтай, хамгийн аимшигтай хэргийн эхлэл байсан юм. Мөн энэ асуудлын цаана нэгэн үнэн нуугдж байв. Энэ бол жирийн халдлага биш. Энэ бол эхрүүдийн тухай нэгнийхээ амьдралыг булаах гэсэн аимшигтай хүсэлтэй холбоотой хэрэг байлаа. 1996 оны 11-р сарын 6-ны орой хотын цагдаагийн газрын уур амьсгал огцом өөрчлөгдсөн байв. Анх дуудлага ирэхэд энгийн халдлага мэт сонсогдсон хэрэг гинэт логик тайлбаргүй хачиргалтай асуултууд дагуулж эхэлсэн. Байранд олдсон эмэгтэй өөрийгөө Сааны хаан гэж танилцуулсан. Харин яг тэр үед өөр нэг газарт өөрийгөө мөн адил Сааны хаан гэж хэлсэн эмэгтэй байсан. Энэ бол энгийн андуурал байж болохооргүй хэтэрхий тод давхцал байлаа. Мөрдөн байцаагчид эхэндээ болгоомжтой хандсан ижил нэртэй хүмүүс байдаг. Гэхдээ ижил царайтай, ижил насны нэг хороололд зэрэгцэн гарч ирнэ гэдэг ховор зүйл. Тэд хоёр эмэгтэйг тусад нь байцаалж эхлэхэд аимшигтай үнэн аажмаар ил болж эхэлсэн юм. Тэд нэг гэр бүл төрсөн, нэг өдөр мэндэлсэн ижил ихэр эгч дүүс байсан. Тэр мөчөөс эхлэн хэрэг жирийн халдлага биш болж хувирсан юм. Энэ бол гэр бүлийн доторх цус нэгтэй хүмүүсийн хоорондын сэтгэл зүйн гүн зөрчилтэй хэрэг байлаа. Халдлага дурдсан Сааны хаан мэдүүлэг өгөхдөө сандарсан хэвээр байсан ч үг бүр нь эмх цэгцтэй байв. Тэр халдлагын мөчөд юу болсныг нэг бүрчлэн тайлбарлсан. Танихгүй хоёр залуу гинэт гэрт нэвтэрч түүнийг барьж хүлж хөдөлгөөнгүй болгосон тухай. Тэр амнасаа алдах гэж байгаагаа тэр мөчөд ойлгосон гэж хэлсэн. Гэхдээ хамгийн аимшигтай нь тэд түүнийг мэдэх мэд яг хэн болохыг нь сайн мэддэг мэд аашилж байсан явдал байсан. Харин нөгөө өрөөнд хүргэгдэн ирсэн эмэгтэй өөрийгөө Сааны гэж хэлсэн хэвээр байсан ч асуулт гүнзгийрэх тусам түүний үгс зөрчилдөж эхэлжээ. Тэр бол Жина хаан байв. Түүний дуу хоолой тайван нүүрний хувирал хяналтгүй айдас бараг илрээгүй. Харин энэ тайван байдал нь мөрдөн байцаагчдад илүү с ิจ гтэй санагдав. Жинагийн өнгөрсөн амьдралыг ухаж эхлэхэд түүний доторх сүүдэр ил болж эхэлсэн. Тэр багасаал ихэр гэдэг ойлголтод дарагдж өссөн байжээ. Хүмүүс тэднийг андуурн, багш нар нь нэрийг нь сольж дуудана. Танихгүй хүмүүс инээмсэглэн яг адилхан юм гэж хэлнэ. Эдгээр нь гаднаас харахад өхөөрдөн мэд боловч Жинагийн хувьд өөрийгөө хэн бэ гэдгээ тодорхойлох боломжийг нь аажмаар устгаж байв. Сааны бол бусдын дунд илүү тайван, илүү хүлээн зөвшөөрөгдсөн мэт харагдаж байсан. Энэ мэдрэмж бодит байсан гэсэх нь чухал биш. Жинагийн дотор тэгж мэдрэгдэж байсан л чухал байв. Тэр өөрийгөө үргэлж хоёр дахь хүн ойлгож эхэлсэн, хоёр дахь нэр, хоёр дахь амьдрал, хоёр дахь сонголт. Цаг хугацаа өнгөрөх тусам энэ мэдрэмж атаархал болон хувирчээ. Атаархал цаашлаад уур хилэн болон хувирна. Харин уур хяналтаас гарвал аимшигтай шийдвэрүүд төрдөг. Жинагийн хувьд тэр шийдвэр бол нэг л бодол байв. Харин Сааны байхгүй бол яах вэ? Хэрвээ түүний оронд би байвал яах вэ гэсэн бодлууд түүний толгойд эргэлдэж эхэлсэн. Мөрдөн байцаагчид түүний холбоо харилцааг шалгаж эхлэхэд хоёр өсвөр насны хүүгийн нэр гарч ирэв. Тэд Жинагийн өгсөн зааврын дагуу хэрэгээ үйлдсэн болох нь аажмаар тодорхой болсон юм. Удасны дуудлага, уулзалт, өгсөн мөнгөний мөр. Бүх зүйл урьдчилан бодож төлөвлөсөн гэдгийг илтгэж байв. Харин Жина өөрөө хэрэг дээр байгаагүй. Энэ бол түүний хувьд хамгийн аюулгүй сонголт байлаа. Хэрвээ бүх зүйл амжилттай болсон бол тэр зүгээр л алга болсон ихэр ихэн сүдэрт орж хинч анзааралгүй амьдралыг нь үргэлжлүүлэх боломжинд итгэж байсан. Ижил царай, ижилнэс, ижил нэртэй амьдрал энэ нь бодит байдал дээр боломжгүй мэд санагдахч Жинагийн хувьд төгс төлөвлөгөө байсан. Гэвч төлөвлөгөө нурсан гэмт этгээдүүд баригдав. Азар Сааны ч амьд үлдэж чадсан, харин хамгийн аимшигтай нь үнэн ил болжээ. Ихэр гэдэг ойлголт энэ хэрэгт хамгаалалт биш, харин зэвсэг болж хувирсан нь тодорхой болсон юм. Мөрдөх багийн нэгэн офицер хожим нь энэ хэрэг биднийг хамгийн их алгасан гэж хэлсэн байдаг. Учир нь энд танихгүй дайсан байгаагүй. Энд ойр дотны цус нэгтэй хүн л байсан. Хэн нэгэн чиний царайг, чиний нэрийг, чиний амьдралыг бүрэн эзэмшихийг хүсвэл ямар аюултай вэ гэдгийг энэ хэрэг харуулв. Айрвайн хотын тайван байдал тэр өдрөөс хойш хизээч өмнөх шиг байгаагүй. Харин Сааныгийн хувьд амьд үлдсэн нь аврал байсан ч ихэр гэдэг ойлголт насан туршийн айдас болон үлдсэн. Энэ бол зөвхөн халдлага биш байлаа. Энэ бол нэг хүний бие гэдэг ойлголт хэрхэн устж нөгөө хүний амьдралыг булаах оролдлого болж хувирсны бодит жишээ. Хэрэг ил болсноос хойш хэдхэн хоногийн дараа хотын цагдаагийн газар жирийн мөрдөн байцаалтаас огт өөр орчинд шилжсэн байлаа. Энэ хэрэгт логик хангалтгүй, баримтаас гадна сэтгэл зүйн тайлбар зайлшгүй хэрэгтэй болсон юм. Ихэр хүмүүс ижил царай, ижил нэр. Мөрдөх багийн хувьд энэ бол мэрэгжлийн замналдаа тулгарч байгаагүй хачирхалтай тохиолдол байсан. Хоёр өсвөр насны хүү богино хугацаанд мэдүүлэг өгч өөрсдөө хамгаалах гэж оролдох тусам Жина хааны нэр улам тод гарч ирсэн.
Тэд даалгаврыг хэн өгснийг, яагаад тэр гэрийг сонгосныг, хэнд тайлагнах ёстой байснаа нэг нэгээр нь хэлж эхэлсэн. Энэ бол санамсаргүй халдлага биш, мөнгөөр өдөөгдсөн тодорхой зорилготой үйлдэл гэдэг нь эргэлзээгүй болсон. Шүүх хурал 1997 онд эхлэхэд 54 хүмүүс цугларсан байв. Хэвлэл мэдээлэл сониуч иргэд, хуульчид, сэтгэл судлаачид учир нь энэ хэрэг жирийн гэмт хэрэг биш байлаа. Энэ бол ихэр гэдэг ойлголтыг аимшиг болгон хувиргасан хэрэг байв. Шүүх тахихынд 2 эмэгтэй сууж байлаа. Хоёулаа адилхан царайтай. Адилханаас адилхан төрөх, танихгүй хүн бол хэн нь хинбэ гэдгийг ялгах аргагүй. Гэхдээ тэдний байр суурь тис өөр байлаа. Нэг нь хохирогч, нөгөө нь буруутгагдагч. Сааны хаан мэдүүлэг өгөхдөө хоолон чичирж байсан ч үг бүрэн тод байв. Тэр өөрийн гэрт юу болсныг үхэлдэхэр ойр байснаа, амьд үлдсэн нь аз байснаа ярив. Гэхдээ түүний хамгийн хүнд үг нь гинт этгээдүүдийн тухай биш байлаа. Тэр ихрийнхээ тухай ярьсан юм, өөртөө яг адилхан хүний тухай, өөрийнх нь оронд амьдрахыг хүссэн хүний тухай. Түүний яриа тахихимд нам гүм авчирсан, учир нь энэ бол танихгүй хүний хийсэн гинт хэрэг биш. Нөгөө талд Жина хаан сууж байлаа. Түүний нүрэн дээр айдас бараг илрээгүй. Хүйтэн бөгөөд хяналттай царай, дотроо юу бодож байгааг нь хинч уншиж чадахгүй. Тэр өөрийгөө гин буруугүй мэд харагдуулахыг оролдсон. Өсвөр насны хүүгүүдийг буруутгах, өөрийгөө хохирогч мэд үзүүлэх орлого хийсэн ч баримтууд түүний эсрэг нэг нэгээрээ босож ирсэн. Прокурорууд түүний утасны дуудлага, уулзалтууд өгсөн заавар, зэвсэгтэй холбоотой нотолгоог танилцуулв. Энэ бүхнээс нэг зураг тодорч байлаа. Жина хаан өөрийн гараар хүн алаагүй ч бүхнийг зохион байгуулсан. Тэр бол бодлогын төвд байсан хүн. Тангарахтны бүрэлдэхүүнд энэ хэрэг амар байсангүй. Тэд 10 цагийн турш хилэлцэв. 2 адилхан царайтай эмэгтэйг харцуухтаа тэд нэг асуулттай нүүр тулсан. Хүн өөрийнхөө ихрийг хүн өөртөөгөө адилхан хүнийг устгахыг үнэхээр хүсэж чадах. 1997 оны 11-р сарын 20-нд шийдвэр гарлаа. Жина хаан бүх зүйл ангид буруутай тогтоогдов. Аллага үйлдэхээр хуульдсан, орон байр руу хууль бусаар нэвтэрсэн. Хүнийг хууль бусаар хорьсон, мөн галт зэвсэгтэй холбоотой гэмт хэрэг. Шүүх түүнийг эдгээр бүх үйлдэлийг санаатайгаар төлөвлөгөөтэйгээр хийсэн гэж үзсэн. Ял оноох мөчөд тахихынд дахин нам гүм тогтлоо. Жина хаанд бүх насаар нь 20 ял оноож галт зэвсэг хэрэгэлсэн гэж үзэн нэмэлт жил нэмжээ. Тэр 26 жил хоригдсны дараа л магадлалд орж болно. Харин Сааныгийн хувьд шүүхийн шийдвэр ялалт мэд санагдсангүй. Тэр амьд үлдсэн ч ихэр гэдэг ойлголтоо үрд алдсан байлаа. Нэг царайтай, нэг нэртэй байх нь давуу тал биш, харин амьдралынх нь хамгийн том айдас болж хувирсан. Шүүх тахимаас гарч ирэхэд хэвлэлүүд нэг асуултыг давтаж асууж байсан. Яагаад ийм зүйл болов? Гэхдээ энэ асуултанд энгийн хариулт байгаагүй. Учир нь энэ хэрэг хүний дотоод ертөнц өөрийгөө хэн гэж ойлгодог, нөгөө хүний амьдралыг атаархах хүртэл явсан замын тухай байсан. Шүүхийн тахимын хаалга хаагдсанаар энэ түүх дууссангүй. Үнэн дээр яг тэр мөчөөс эхлэн хамгийн удаан, хамгийн чимээгүй хэсэг эхэлсэн. Жина хаан торны цаана орж, нэр нь алдан баримтанд хоригдлын дугаараар солигдсон тэр өдөр нэг амьдрал дуусч, нөгөө нэхэлсэн мэт санагдсан байж магадгүй. Харин бодит байдал дээр шорон бол төгсгөл биш, харин бодолтойгоо ганцаараа үлдэх урт хугацаа байлаа. 1998 онд тэр Калифорни эмэгтэйчүүдийн түүх харах ангид шилжигдэн очсон. Энд өдөр бүр ижилхэн эхэлж дуусна, хаалга төгжигдэж тооллого хийгдэн нам гүм таслагдана. Гадна ертөнцөөс тасарсан энэ орчинд хүн өөрийн хийсэн зүйлийг зүгтаах газаргүйгээр дахин эргүүлж бодохоос өөр аргагүй болдог. Жинагийн хувьд энэ бол өөрийгөө зөвтгөх үү, эсвэл хийсэн зүйлтэйгээ нүүр тулах уу гэсэн сонголтын хооронд өнгөрсөн жилүүд байлаа. 20 анги доторх түүний амьдралын талаар олон зүйл албан ёсоор үлдээгүй. Гэхдээ түүнийг таньдаг байсан хүмүүсийн ярьснаар Жина анхандаа дуугүй, өөртөө хаалттай байсан гэдэг. Тэр олонний анхаарлыг татахыг хүсдэггүй, маргаанд оролцохоос зайлсхийдэг байж. Энэ нь түүний гаднах төрхтэй нийцэж байсан ч дотор нь юу өрнөж байсныг хинч мэдэхгүй. Зарим хоригдлоо түүнийг ихэр гэдгийг мэдээд айдастай ханддаг байсан гэдэг. Учир нь энэ хэрэг жирийн гэмт хэрэг биш, хүний амьдралыг бүхэлдэнд булаах оролдлого байсан. Он жилүүд өнгөрөх тусам Жина шоронгийн дэг журамд дасан зөгцөв. Тэр нас нэмхийн хэрээр илүү намгүн болж, илүү ажиглагч болсон гэж ярьдаг. Харин гадна ертөнцид Сааныгийн амьдрал өөрөөр үргэлжилж байлаа. Тэр амьд үлдсэн. Гэхдээ амьд үлдэнэ гэдэг заавал эдгэрнэ гэсэн үг биш. Сааны өөрийн царайг харах бүртээ дотроо цочих мэдрэмжтэй амьдаж эхэлсэн. Тэр өөртөөгөө адилхан хүнийг дахиж харахгүйгээр амьдрахыг хүссэн ч тойлбор түүний ихэртэй нүүр тулгадаг байлаа. Он жилүүд өнгөрөх тусам энэ хэрэг олон нийтийн дунд мартагдаж эхлэв.
Харин 20 жилийн дараа буюу 2018 он гарч ирэхэд хуучин шарах дахин нэгдсэн. Жина хаан тэнцэнгээр сурлагдах боломжтой болсон байлаа. 20 жилийн хугацаа бол зарим хүний хувьд бүтэн амьдрал. Харин энэ 20 жил хоёр ихрийн хооронд үл үзэгдэх гүүр болсон байж магадгүй. Тэнцэнгээр суллах зөвлөлийн өмнө Жинагийн хэрэг дахин сөхөгдөв. Түүний зан төлөв хорих ангидах сахилах гэмшлийн төвшин. Бүх зүйл хэмжигдэж жинлэгдсэн. Гэхдээ энэ шийдвэрт нөлөөлсөн хамгийн гайхмаар хүчин зүйл бол өөр байлаа. Тэр нь Сааныгийн байр суурь. Сааны Жинаг суллагдахад дэмжлэг үзүүлжээ. Энэ бол олон хүний ойлгох боломжгүй шийдвэр байсан. Яагаад амийг нь алахыг завдсан хүнийг дэмжих ёстой гэж. Гэтэ Сааны энэ асуултанд олон нийтэд тодорхой хариулт өгсөнгүй. Түүний дотоод шалтгаан олон давхархтай байжээ. Магадгүй уучлал байж магадгүй. Магадгүй өнгөрснийг өөртөө чөлөөлөх орлого байсан байж магадгүй. Ингэж 2018 оны 5 дугаар сард Жина хаан суллагдав. Тэр 20 жилийн дараа торны цанаас гарч огт өөр ертөнцтэй нүүр тулсан. Гэсэн ч энэ нь баяр хөөртэй төгсгөл байгаагүй. Энэ бол өөр нэг асуултын эхлэл байв. Хүн ийм гэмт хэргийн дараа үнэхээр өөрчлөгдөж чаддаг уу? Эсвэл дотор нь байсан зүйлэр зүгээр л нам хүн болсон уу? Сааны Жина хоёр дахин олон нийтийн өмнө хамтдаа гарч ирээгүй. Тэдний хоорондын холбоо хэвээр үлдсэнсхийг хинч мэдэхгүй, харин нэг зүйл тодорхой. Энэ хэрэг аз жаргалтай төгсгөлтэй түүх биш, энэ бол амьд үлдсэн ч үрд өөрчлөгдсөн хүмүүсийн түүх юм. Ихэр гэдэг ойлголт энэ хэрэгт хайр дотн байдал биш, харин өөрийгөө алдах айдас, нөгөөгийн амьдралыг булаах хүсэл болон хувирсан. Энэ нь никотин нэг гэр бүлийн түүх биш, энэ бол хүний дотоод ертөнц хэрхэн хяналтаас гарч хамгийн ойрын хүний хүртэл дайсан болгож чаддгийн бодит жишээ байлаа.